Монголчуудад хамгийн их үзэн ядагддаг мөртлөө хамгийн их унагддаг. Муулж исэн хүн нэг мэдэхэд гинтл аваад унтсан байдаг. Та бүгдийн хамгийн сайн мэдих Прус тэр дундаа 41-ийн тухайн Амбагийн Daily Drive болонгаар хамтдаа сувирхъя. Прус 41 маань 2011 оноос эхэлж үйлдвэрлэгдэж эхэлсэн. 15 оноос эхлээд загварын дахин фейслифт хийснээр их гэрэл, гүүпер гэх мэтээр бол шинжилгээ хийж чадсан. Гадаадын улс орнууд Прус V гэж нэрлэдэг, Прус Alpha гэж нэрлэдэг. Яг бид нэр л бүр хардтал тассаар байгаа. Загвар нь гоё юу, муухай юу гэдгийг тоохоо болсон болохоос биш. Прус 41 маань ерөнхийдөө бол аэродинамик маш сайн загвартай. Ер нь бол их цэвэрхэн хийцтэй. Загвар дизайны хувьд нэг тийм үйлдэл голгодоод байгаа юм байхгүй гэсэн үг. Нэгээсэндээ Прус 41 маань 10, 20, 30, 40, 50, 60 гэх мэт загваруудаасаа хамгийн том зайтай гэр бүлийн хэрэгцээнд бүрэн төгс нийцсэн хувилбар гэсэн үг. За Прус 41 дотор бол ингээд ороос суудсан байхад бол зай бол маш гоё том байдаг. Ямар ч хүн нэг тулж мулаад хөлмөл нийшээ ингээд нэг зай жижиг юм шиг санагдсан бол мэдрэмж төрүүлдэг. Хангалттай зайны хувьд бол маш сайн. Энэ бол зай бол нэгт Прус 41-ийг сонгох хамгийн номер 1 шалтгаан болж чаддаг. За тэгээд салоны чанарын хувьд гэх юм бол шүү дээ. Салон яг Прус дээр аль болох тийм энгийн хямдвтар материалыг ашиглаж хийдэг. Хөнгөн. Ягаад гэх юм бол уг машины зорилго маань мэдээж бага идэх ёстой учраас жингийн аль болох хөнгөн байх ёстой болдог. Тийм учраас Toyota маань ер нь хамгийн л тийм байгаль дээлтэй эко материалыг ашиглаад Prus-ийн салоны шийдлийг гаргаж ирдэг учраас нэг тийм люкс бол тансагч гэдэг юм уу тийм мэдрэмж бол төрүүлдэг. Угаасаа тийм мэдрэмж төрүүлэх шаардлагагүй. Зорилго нь ондоо, түүний хэрэгцээ нь ондоо байсан учраас энгийн материалаар бол шийдэж өгдөг. Гэхдээ яг тийм бас үнэхээр яг чанартай хийгдсэн үгээр бас үгүй. Ер нь бол ерөнхий салон маань жоохон дуу олчих гээд байдаг. Энд тэнд ингээ хятнаад байдаг. Шорон замаар ингээ явхаар тэгээ дээвэр нь хятнаж гэх юм уу, салооны хятнаж гэх юм уу, жоохон чимээ их мэдэрдэг. Тэгээд нэг сул тал нь гэх юм бол Prus ерөнхийдөө жоох их нингэн байдаг. Бас нөгөө хөнгөн байх үүднээс тийм ч учраас их холын замд явж байхад нэлээд тийм доотлоос замын дуу их мэдэрдэг, гадна чимээ их мэдэрдэг, цонхоо хаасан байсан ч гэсэн хажууд явж байгаа чимээ бас их мэдэрдэг. Гих мэтчлэн жоохон үйлэх талууд бол байдаг. Гэхдээ энэ бол эцсийн бүлэгтээ энэ машиныг идүүлж байгаа гол хүчин, баг идүүлж байгаа гол хүчин зүйлүүдийн нэг учраас энийг бол нэг ёсондоо тоохгүй болох хэрэгтэй гэсэн үг. Хойд суудлын дээр ороод ирээ суудсан байхад бол зай бол хангалттай том Prus 30-аас хамаагүй илүү том байдаг. 3 хүн бол ямар ч асуудалгүй хойноо багтчихна. За опшны хувьд гэх юм бол нэг тийм бол яриадах юм байхгүй. Ер нь бол Prus-ийн опшныг ярих юм бол өнөөдөртөө дуусахгүй байна. Ягаад гэх юм бол маш дотроо олон төрөл байдаг. Хамгийн дээд опшн G Touring, G, S Touring, S тэгээд L Edition гэж явдаг учраас ер нь бол тэр тухай танилцуулах юм бол өнөөдөртөө дуусахгүй байна. Ер нь бол зөндөө опшн байдаг Prus-т. Гэхдээ яг энэ Prus-ийн хувьд бол S Touring гэж явж байгаа. Хойноо болохоор ингэж энэ чинь юм аягны сүртэй юм лээ. Энэ ингэж хоёр аяг хийж болохоор тэгээ хойдлын суудлын ингэж гүдэг, нааш цаашаа болдог. Энийгээ татаад мөн суудлаас хойшлуулах боломжтой. Ингэж юм бол хойдлын хүмүүс илүү гоё тухтай чөлөөтэй зорчих боломжтой. Хойно ашигласан материалууд бол энгийн. Нэг тийм бас яг энэ халцарч урагш тал дээр энэ цагаан нь жоохон халцраа дотроос доороос нь хар юм гарч ирээд идэг. Бусдаар бол эднэр бол гайгүй. Нэг тэгж тийм ч муу биш. Гэхдээ жоохон нэмгийн талтай. Хойдлын хувьд бол ер нь нэг юм шүү. Багажны хувьд бол та бүгдийг харж байгаачлан хангалттай том зайтай. Prus 30-аас бол хангалттай илүү том зайтай. Хойноо нэг 12 вольтын оролттой. Эндээ нэг юм жижигхэн гэрэлт түлхтэй. Энэ доор ч юм бол запас дугуй мууган байгаа. Хэрвээ хүсэх юм бол бүр том овор ихтэй одоо буйдан ч юм уу ачааруулах юм бол энэ хоёр суудалч урагшаа унна. Энэ хоёр суудлаа урагшаа унгаачих юм бол ямар ч асуудалгүй чөлөөтэй их юм чигээд аваад явах бүрэн боломжтой гэсэн. Тэгэхээр зайны хувьд бол маш сайн, хангалттай зайтай. Prus 41 маань 1800 мотортой бол хүн болгон мэдж байгаа. 1800 мотор 4 цилиндртэй хөдөлгүүр 134 морины хүч гаргаж байгаа. Prus 30-тай яг адилхан гэсэн үг. За тэгэхээр энэ мотор дээр гол юм аа хэлэх хэрэгтэй байна. Ерөнхийдөө шүү дээ. Ер нь бол маш сайн мотор. Нэг тэгэж ухуулаад, гинт эвдрээд нэг тийм асуудал үүсээд байдаг байхгүй юу уулын эднэр чинь. Яг гоо нэг цахилгааны помп шатах үзэгдэл бол түгээмэл байдаг. Гэхдээ гол зүйл яг эзнээсээ л болдог. Манайхан яг гоо дандаа Prus-ийг ер нь ямар хүмүүс авдаг вэ гэхээр дандаа нэг анхудаа тийм машин мэдхгүй дөнгөж олоогоо төгссөн хүмүүс. Тэгэл яг амар гэсэн баг иддэг гэсэн сайн иддэг гэсэн ингээл авчдаг. Гэхдээ яг үүндээ та бүгд орж ирсэн машин авсан ч вэ заавал тос маслын сольж хөвших хэрэгтэй. Зарим нь орж ирсэн юм чинь ингээл орж ирсэн тостой нь баг ингээл жил мэл явцсан байдаг байхгүй. Тэгэхээр тэр одоо юу болж юм гэхээр тэр бол маш буруу. Цаанаа тэр чинь хэдэн ч километр явж байгаад ирсэн байж болно.
Тэгэл тосын солихгүй бүр жил мэл гөрөөлөх чинь нөгөө мотор нь хөрх юмд чардаагаал яваал энэ. Тэгэл эцсийн бүлэгт нэг гинт ухаан орсон юм шиг тосоо солиул. Тэгээд нэг мэдгээд уг мотор маань нэг л мэдгээд масл иддэг болцсон байна. Утаа хайдаг болцсон байна. Гэх мэтчлэн хэрвээ та орж ирэнгүүт нь тосоо солиод хороопны тосыг бас мартаж болохгүй. CVT хороп бол сайн ч гэсэн эвдрэхэд турлуул тосоор тос төр гүйжил байгаа бол тос муудгал юм бол эвдэрнэ. Тэгэхээр орж ирсэн машин ч юм уу заавал орж ирсэн машин биш. Хин нэгнээс шүү дээ. Монголд явж исэн машин Прус авч л байгаа бол заавал моторын тос хороопны тос хоёрыг заавал солих хэрэгтэй. Сольж бүр хөвших хэрэгтэй. 5,000 км-ийг барьж сурах хэрэгтэй. Ялангуяа моторын тос дээр. Ягаад гэх юм бол та ямар ч сайн тос хийсэн бай Монгол руу орж ирж байгаа ихэнх тос дандаа урдаас орчдөг байхгүй. Ер нь бол их найдвартай тос зардаг газар бол ховор. Тэгэхээр ер нь бол тосыг гол нь ямар ч үнэтэй тос хийсэн бай, сайн тос хийсэн бай эзээж 5,000-аас давуулж болохгүй. Монголын тосонд бол нэг тэгтлээ итгэж болохгүй гэсэн. Тийм ч учраас энэ хэдийн ямиг л хөвшөөс сурчих юм бол Прус бол уул нь их сайн биш. 5,000 дотор цоцоо солихдоо агаар шүүгчтэй цуг сольчих, салооныхаа агаар шүүгчийг цуг сольчих, коллектороо бас нэг цэвэрлүүлчих, EGR-аа бас нэг цэвэрлүүлчихтэй. Энэ бүх цэвэрлэгийг тосоо солих бүртээ хийгээд хөвшсөн байхад машин бол бараг л даа л эвдрэхгүй дээ. Ер нь бол Прус бол маш сайн. Та бүгд харж л байгаа шүү дээ. Прусыг унаал хаагуур явж гин ус голооч гэсэн гаталж хөдөөгөр бол уулан дээр ч гарсан 5 богд дээр ч авирцсан явж байгаа шиг те. Жолооч сайн байгаад жолооч сайн арчилж чадах юм бол Прус ямар ч асуудал байдаг. Өөрхөн Монгол муу нэртэй маш олон хүн ундаг. Тэгээ зурж өнгөрч байгаа 10 машины 7-8 Прус байхаар ч одоо мэдээж асуудал үүсэх нь аргагүй шүү дээ. Хэрэв Прус гэдэг машин цөөхөн байсан бол хинч муулахгүй байхгүй. Тэрнээс уг машин маань маш сайн хийгдсэн. Яг нөгөө эвдрэл гэмтэл талаасаа бага идж байгаа. Үнэхээр бага иддэг. Хангалттай том зайтай 41%. Тэгэхээр Прус бол нэг ёсондоо маш сайн машин гэж итгэл дүүрэн бол хэлж болохгүй ч гэсэн үг. Бүхэн жолооч танаас шалтгаалж байгаа. Яг унаа явж байхад бол нөгөө зорилго нь ондоо учраас хөөрхий нөгөө жоохон юу нимгэн дотроо доотлын замын дуу их мэдэрдэг, гадны дуу салхимаас их орж ирдэг. Гэх мэтчлэн жоохон тийм голох юм ихтэй, салон жоохон хятнадаг, багаа жоохон дуурдаг, энэ дээвэр жоохон төмөрн жоохон хятнаад байгаа юм шиг дуу амархан ордог. Гисэн хидэж сэлбэг бол маш хямдхан байдаг. Сэлбэг бүр энэ тэндгүү байдаг. Дурын хүн Прусыг засаж юм те. Ялангуяа явах үеийнгийн хувьд энэ хайбридийнх нь яг батарей асуудал үүсээд ирэх үед тэр бол заавал яг хайбридээр дагнсан газар сайн газар үзүүлж хэвших хэрэгтэй. Хайбрид бол нарийн бүтцтэй зохион байгуулалттай учраас ялангуяа батарей муудсан тохиолдолд орж ирсэн машин хүртэл шүү дээ те. Тэндээ өчнөө гүйцсэн. Монголд орж ирээд удаач байна. Монголын хүйтэнд нэг 2-3 сар болонгуудаа чек нь асах тохиол байдаг байхгүй. Тэгэхээр тэр бол хэвийн зүйл. Батарейг шалгуулад шаардлагатай бол оригинал батарейгаар нэг солилцсон байхад нэг оригинал батарей нь баг үйлдвэрээсээ 100-аас 150 мянга, зарим сайн арчилж чадах юм бол 200 мянган км хүртэл ямар ч асуудалгүй явж чаддаг. Тэгэхээр Прус бол ерөөдөө маш амьдралд ойрхон. Тэгээ маш бага иддэг. Одоо энэ 41-ийн том австаа машин хот дотор 5.5 литр л идэж байгаа. Шулуундаа бүр 5-аас доош идэхээр тийм гайхалтай. Өвөл бол яг вэ нөгөө гадаа мадаа тавиад ч юм уу тий. Хүйтэн дасаага төвжирж мөгж нормалтахаас шалтгаалаад найрсааш ойрхон зайд толготгоос шалтгаалаад 10-аас 12 литр ч юм уу түүнээс дээш бензин бол зарцуулдаг. Тэр бол яахын аргагүй. Тэгэхээр нэг ёсондоо Прус бол маш бага сервис шаарддаг мөртлөө сэлбэг нь маш олдцтой. Эргээ зарахад маш үнэ барьдаг. Ер нь бол яг Монголын нөхцөлд бол яалтчгүй Toyota-гийн Prus бол номер 1 сонголт болж чаддаг. Prus 41 2 чинь нөгөө суудлаараа ялгардаг шүү дээ. 40 чинь 7 суудалтай, 41 чинь 5 суудалтай. Тэгэнгүүт энэ хоёрын батарей нөр болчдөг. Нөгөө 40 чинь болохоор хойноо суудал ороод ирж байгаа учраас илүү жижигхэн батарей хийх хэрэгтэй болдог. Тэгэхээр 40-д хийдэг батарейг lithium ion гэж нэрлэдэг. Жохон үнэтэй байдаг, жижигхэн мөртэй сайн чанарын. Цэнгээ хураахтаа хурдан, цэнгээ барихтаа ч удаан. Тэгээд халалтанд жоохон төсвөр муутай гэж явдаг. Жоохон арчилгаа шаардлагатай байдаг. Харин 41 5 суудалтай 41-ийнх нь болохоор никл металл hydrate гэдэг батарейтай болчдөг. Тэр болохоор яг жоохон арчилгаа нэлээд зовлон сайн даадаг, арчилгаа бага шаарддаг. Үүний хувьд арай хямд байдаг юм байна. Тэрүүгээрээ 40-41 2-ын батарей жоохон ялгаатай болчихдог юм байна. Яг батарейны тал дээр биш үү те дурын газар бол очих болохгүй. Би түрүү энэ тэндгөө Prusыг бол засч яана гэж хэлсэн шүү дээ. Яг батарей болон батарей систем дээр заавал яг хайбрид дээр дагнсан засрын газар очих хэрэгтэй. Одоо Prus центр ч юм уу те хайбрид центр ч юм уу энэ хоёр дээр очиж батарейгаа шалгуулад ямар нэг асуудал байна уугүй юу, аль батарей нь муудсан байна, муудах ч юм уу гэх мэтийг шаардлагатай бол шалгуулад комоор солиулж болно. Гэхдээ ер нь бол шинэ машин, шинээр одоо явж исэн машин авсан ч бай, орж ирсэн машин авсан ч бай, заавал батарейгаа ер нь нэг очиж шалгуулдаг тийм хөвшилтэй болчих хэрэгтэй. Юмыг яаж мэдгүй. Энд чинь зүгээр ингээд
Одоо хүмүүс чинь ингэж хэлдэг шүү дээ. Хасаацсан үед батарейгаар удаан зогсчихвэл батарейн сайн байдаг. Үгүй. Тийм биш. Тэрэн дээр бол хизээч мэдэгдэхгүй. Зүгээр шууд шулуухан сервис дээр авч чод шалгуулсан дээр. Ялангуяа Японд нэлээд их гүйлттэй болцсон орд Prusa чинь сайн гүйдэг шүү дээ Японд. Японууд чинь баг дэлгүүр орох хоорондоо л заавал Prusa унж гардаг болохоор маш их гүйлттэй орж ирээ. Тэгэхээр ер нь бол материал муудсан байх талтай байдаг. Хэрвээ тэгээд батарей муудсан Prusa-тэй явж хагаад энэ power mode дээр ч юм уу, EV mode дээр ч юм уу дараад хүчлээд их юм бол хянах дээр чинь гэрэл асчдаг. Улаан гурвалжингийн тэмдэг чек батарейтай асчдаг. Тэгээд ерөнхийдөө дандаа тэр нь яг нэг онцлогонд оруулаад үзэх юм бол батарейтай холбоотой алдаа заадаг гэсэн үг. За, Prusa-ийн тэр ерөнхий инженер цогтойр ах дээр Prusa дээр ер нь ямар хэн асуудлууд үүсч чинь тодруулах гэж хэдүүлээ ирсэн байна. Тэгэхээр одоо яг Prusa-ийн одоо хайбридийн тал дээр нь яг ямар асуудлууд хөвчлэн үүсч чинь тэрийг нь та яг ямар хөө байдлаар шийдэж байгаа. За нэгдүгürt одоо жолоочт маань одоо ингээд автомашиныг те богино зээнд явуулах одоо нэг ажил гэрийнхээ орн унах тийм ээ төгжир соройгоо таардаг дигсраа давж тавьждаг бол явдгөө ийм асуудлууд ихэр гардаг учраас батарейны асуудал одоо маш ихэр гардаг. За тэгэхээр яаж зөвлөдгөө гэхэлэр бид нар жоо шулуун гүйлгээ яваа гүйлгээ ингэж батарей маань жоохон цэнэглэгдгээ жолоочийн хамгийн анхны одоо анхан шатны зөвлөмж нь одоо ийм идэх байхгүй. За хоёрдугаар тэмхээр одоо автомашины батарей нураад ирэх юм бол бид нар хэсэгчлэх болон комор солих бүрэн боломжтой болдог гэсэн манай байгууллагт тий. Тэгэхээр арай өөр за арчилгааны талаас яг ямар хуу зүйл юм хийх ёстой вэ? Жолооч хүн эхний ээлжинд шүү дээ. Анхан шатны байдлаар. За энэ маань яадаг вэ гэхээр одоо нөгөө коллектор маань бохирдох агаар шүүгчээ солих. За юу н агаар шүүгчээр ингээд солихгүй удаа явснаасаа яадаг вэ гэхээр одоо автомашин дүлэрх тийм ээ. Энээс үүдэлтэйг нь батарейгаа их хэмжээгээс орж одоо нурах боломжийг нь одоо олгодог. Ийм асуудлууд ихэр гардаг учраас коллектор сэвчээгээ тий. Одоо байнга дагаар шүүгчээ одоо сольчих хэвээр яг тухайн цаг бүртэн. Тэгэхээр танах ганцхан хайбридийн үйлчлэгээр зогсохгүй, батарейтай хамааралтай үйлчлэгээр зогсохгүй мотор хоороодны тос солих одоо коллектор цэвэрлэгээ бүхий л засварыг бол ялгаагүй хийж гүйцэтгэж байгаа шүү дээ. Тий хийж гүйцэтгэж байгаа. Мэдэр бол ер нь бол цаашдын чиглэл бол ер нь бол хайбрид автомашин руу ганцхан Prusa гэхгүйгээр тийм ээ. Бусад хайбрид автомашин руу чиглэсэн үйлчлэгийг бол төлхөө оруулж өгч байгаа гэдэг. Ер нь Prusa таны хувьд бол сайн машин уу? Гайхалтай. Миний хувьд бол төгс машин гэж үздэг. За баярлалаа. Нэр сонноос Prusa 41-ийн бүх төрлийн сэлбэг дөнгөж сая Prusa центр дээр бууцсан байгаа юм байна. Хаяг нь хаана вэ гэх юм бол Инх тайвны гүрний яг хажуу талд буюу Монисийн эсрэг чанх урт талд нь байрлаж байгаа. Та бүхэн хэрэгтэй их юм бол сонирхоод үзээрэй. Тэгээ ялангуяа сүүлийн үеийн он залуу Prusa-нууд ялангуяа Prusa 10-20-оос хойшоо одоо 30-40-оос ихсүүлээд гэсэн үг. Энэ салууны дуу оролт бол жоохон эрчимтэй нэмэгддэг болчиход байгаа. Ер нь бол энэ тэндээ ингээ барай явж байхад жоохон муухан зам дээр явж байх ч юм уу те аюу их дуу ихтэй баган юм ер нь бол салон молон хаалганы жирвч ирзээ дээвэр мэвэр багаж ч гэх юм уу те тэртэй юмнууд ер нь жоохон дуурах хандлагатай байдаг. Яалтчгүй нэг он залуучд ч юм уу Toyota нэг нэмгрээд идэг нэг тийм хууль байдаг шүү дээ. Бага идэвхлийн тулд хийцэн ч гэсэн жоохон тийм юу болоод тэгэхээр нэг ердс нэг ийм зүйл бол байгаа шүү гэдэг хэлсэн бол зүг байх гэж бодож байна. Тэгээ юм л бол тэгээд мэдээж нөгөө л нэг 20 салон сайн 10 сайн 20 сайн 30 сайн гэж бас нөгөө он хөгшин машинуудаа унаад байх нь бол бас сонин зүйл л дээ. Яаж ч утсан мэдээж эвдрэхгүй талаа бодох юм бол он залуу машинууд бол он залуу гүйлт багтай эдлэгээ багтай гэдэг учраас илүү сайн найдвартай байж болж чаддаг ямар ч тохиолдолд. Гэтэ энэ Toyota-гийн хувьд ярьж байгаа шүү. Би бүх брендийн хувьд бол яриаггүй шүү. Тэгэхээр Prusa-ийн хувьд бол сэтгэл юм байна. Та мэдээж Prusa унах юм бол өөрөө сайхан арчлаад замын хөдөлгөөнд зөв болсон соёлтой оролцоод явах юм бол Prusa бол тийм ч муу машин бол биш. Загвар дизайны шийдэл ч гэсэн сайтай, барагтаа хулаад байхгүй, сэлбэг нь хямд, зай тонтой, эргээд зарахад үнэ сайн барьдаг. Гэхмэчлэн давуу талууд бол зөндөө байгаа. Өндөрлөж байгаа шүү дээ энэ том машин гэхэд. Тэгэхээр өнөөдрийн дугаараар бол Prusa байлаа. Дараагийн дугаараар Amvoy Daily Drive болонгаараа дахин уулзъя.